За сайн бацгаана уу. CF Moto Mongolia-гийн өнөөдрийн ээлж танилцуулах моцикл бол CF Moto 450 MT гэж загвар байна. 450 MT-н илүү адвентур, илүү эндуро талдаа моцикл 450cc-тэй. Ер нь бол их эндуро оффроуд талдаа үйлдвэрлэгдсэн моцикл болохоор урд дугуй нь 21 инчин дугуйтай, хойд дугуй 17, гадна хийгээстэй, усан өргүүртэй ийм моцикл байна. Амортизатор Kaiba-гийн амортизатортай 5 инчийн ухаалаг LED дэлгэцтэй. Тэгээд ABS traction control салах чинь ерөнхийдөө бол суудлын өндөр 83 см гэдэг бол яг дундаж оффроуд талдаа илүү аялал хийхэд зориулагдсан ийм моцикл байна. Жингийн хувьд бол үйлдвэрийн хөр хажин 175 гэдэг бол за одоо тосмаас бензин нэмэгдээд ер нь 200 дөнгөж гарантай гэдэг бол яг шорон замаар явхад бол яг гой дундаж жинтэй. Хийгээсний хувьд бол хээр гадаа явж байхад гадна хийгээсний давуу тал болохоор нүх мөхөр хариалгаад тгээ сугархад заавал дугуй задлж яагаад байхгүйгээр хийгээсүүдээ тараагаад хийх ч юм уу те. Тэр тал дээр илүү их дэвшилтэд төсвөлийн технологитой. За тэгээд хаврын өрөнд дулаан болж энэ моцикл унах цаг эхэллээ. 25 онд үйлдвэрлэгдсэн цоошин моцикл аваад хайрцагнаас нь задлаад ялгар уутыг уулаад унцаагаараа.